Чингис хаан музей бол олон улсад үзэсгэлэн гаргаж байна. Та бүхэн мэдж байгаа өнгөрсөн жил урьдчилан жил бол одоо Францын Нант хот мөн одоо Швейцар, Францад хадгалж байгаа Монголын өвийг Монголд гаргасан. Энэ жилийн хувьд бол бид нар олон улсад 2 үзэсгэлэн гаргана. Одоо 1 сарын дараа Чехийн Прагийн үндэсний музейд Чингис хаан гэдэг үзэсгэлэн гарна. Швейцарын Цюрих хотод 10 сард үзэсгэлэн гарна. За Монгол улсад бол 2 үзэсгэлэн төлөвлөж байна. Нэг нь Унгарын үндэсний музейтэй хамтарч Сиси хатны үзэсгэлэн Монголд гаргана. Сиси хат нь одоо яг эдл чиргэлжсэн зүйлүүд Монголд ирнэ гэсэн үг. Сиси хатны дурсгалууд мөн одоо манай музейд хадгалагдаж байгаа гүнжийн сүмийн манж гүнжийн эдэлтэй одоо нийлүүлээд Монгол, Аз Европ гүнжүүд гэсэн одоо үзэсгэлэн наадмаар дэлгэнэ. Хоёр дахь үзэсгэлэн нь бол бид нэр бас өндөр гэгээн зам газрын үзэсгэлэн Италийн элчин сайдын яамтай одоо ярилцж байна. Микеланжело зэрэг сэргэн мандалтын одоо томоохон төлөөлөгчийн уран зургаас Монголд авчрахаар одоо хөөцөлдөж байна. Тэгвэл өндөр гэгээн зам газрын Азийн Микеланжело гэж нэрлэгддэг өндөр гэгээн зам газрын үзэсгэлэн Европын одоо алдарт Микеланжелогийн үзэсгэлэн хоёрыг зэрэгцүүлэн гаргах ийм ажил явагдаж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл Чингис хаан музей байгуулагдсанаас хойш дэлхийн сонгодгууд, дэлхийн одоо соёлын гайхамшгуудыг монголчууд өөрийн нутагтаа үзэх ийм бололцоог л хангах гэж хичээж байна.